За сонсогчдоо өдрийн мэнд төргий. Тэгэхээр Охтын подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногт бид мэдээллийн боловсролтой холбоотойгоор Монголын баримт шалгах төвөөс зочин урьж оролцуулсан. За ерөнхийдөө мэдээллийн боловсрол гэж юу юм бэ гэдэг талаар суур мэдээллийг маш сайн өгсөн. За энэ удаа бид илүүтэй хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн боловсрол гэдэг сэдв рүү жоох ингэж уусаж бас энэ дэргэний нийгэм ямар хамаатай юм бэ гэдэг талаас нь ярих га зочноо урьсан байна. Тэгэхээр бодлого задлуусын хяналт төрийн бас байгууллагын захирал Амар Заяа өнөөдөр зочноор хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу энэ өдрийн мэнд төргий? Сайн байна уу? Урьсан баярлалаа. За тэгэхээр Охтын подкаст гэдэг маань ер нь өсвөр насныхаа илүүтэй сонсдог манай подкастыг. Тэгэхээр тэр агуулгаараа хойлоо ерөөхдөө мэдээллүүдээ маш нэг ойлгомжтой бөгөөд энгийн байдлаар ярил бас их сайн байна шүү. Тэгээд хичээ. Тэгээд чөлөөтэй ярилцаарай. Бид хоёр бол хоорондоо ярилцаад явах чинь өнөөдрийн подкастн дээр. За тэгээд ерөөхдөө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөд өнгөрсөн 7 хоногт боллоо шүү дээ. Тэгэнгүүт манай Монгол улсын олон улсын 180 улсыг хэвлэлийн эрх чөлөөнд хэдэд эрэмблэгдэж чинь гэж чагсаадаг. Тэгсэн чинь манайх болохоор зөвхөн ганцхан жилийн хугацаанд 21 байраар хурцсан. Бүр ингээд ийм түүхэндээ байгаагүй юм аимшигтэй ер нь л үйл явдал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энээс харахад эргээд энэ хэвлэлийн эрх чөлөө ухарж байгаа эдгээр нөхцөл байдлууд чинь дамаа мэдээллийн боловсрол, хувь иргэний боловсролын асуудлуудаас их хамаатай байна л да. Тэгэхээр энэ талаар эхлээд юу гэж бодож байна те Амар Заяагийн хувьд бол бас өөрөө угаасаа сэтгүүлч. Тэгээд тэндээс иргэний нийгэм рүү хөрөөж ажиллаж байгаа юм мундаг хүн байгаа. Тэгэхээр энэ талаар юу гэж бодож байна? Хэвлэлийн эрх чөлөөний хувьд индексээр 21 байр хурсан гэдэг те. Яг энэ бол нэг талаас төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ те шийдвэрүүд гэсэн үг. Хэвлэлийн эрх чөлөө чинь дангаараа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хязгаарлагдахгүй шүү дээ. Ийм хуультай байлаа тэгээ болоо гэсэн үг биш те. Сэтгүүлчдэд сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эрхлэхтэй холбоотой саад бэрхшээл учирч гэнэ үгүй юу гэдэгтэй нэгдүгээр толботой. За дээрэс нь иргэдийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөө те. За юу гэдгийг сошиал медиа дээр пост бичгээс ахуулаад ингээл хандлага тэрэнд нь ямар нэгэн шийтгэл оногдуулах, үндэслэлгүйгээр айлгах, сүрдүүлэх, цагдаагийн дарамт эрдэгч гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээд айгүй олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа л гэж бодож байна л да. Иргэдийн зүгээс хэвлэл мэдээллийн боловсролын хувьд ямар хөө байна гэж бодож байна. Тэгэхээр энэ бол зөвхөн миний бодлыг асууж байгаа учраас тийм. Яг манай иргэд ялангуяа залуучууд ер нь нийтээр хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд айгүй нухацтай хандах цаг болсон гэж би бодоод байгаа. Яагаад тэгэхээр сэтгүүл зүйн дөрөв дэх засаглал гэж ярьдаг тийм. За тэгвэл иргэний нийгэмч гэсэн юм ялгаагүй дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж идэг, төрийг хянж идэг тийм. Яг сэтгүүл зүйтэй адилхан. Гэхдээ хянж байгаа арга барил нь сэтгүүл зүйгээс арай өөр тийм. Сэтгүүл зүй бол ингээл подкаст бэлдээл, нэвтрүүлэг бэлдээл, сурвалжлага хийгээл гаргадаг болвол иргэний нийгэм бол илүү хяналт мониторинг хийгээл тий судлаад санал зөвлөмж өгөөл ингэж ажилдаг, сургалт судалгаанууд хийж ажилдаг. Гэхдээ хоёулаа адилхан төрийг хянж идэг тий. Тэгэнгүүт сэтгүүл зүйн салбараас гарч байгаа мэдээллийн үн цэнийг нэгдүгээрт иргэд алдагдуулаад байна гэж би хараад байгаа. Яагаад тэгэхээр маш богинохон рил үзэх сонирхолтой. Тэг хэдхэн секундын юм үзээд тэндээс мэдээлэл авах сонирхолтой. За сенсацид их ингэж баригдаж хөөгдөж явдаг тий. За худлаа юм шиг санагдах юм бол тэрийг нэгтэл шалгах тийм ур чадвар жишээ нь байхгүй. За урт видео контент, урт нийтлэлийг унших юм чадваргүй ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлийн юм олон зүйлүүд бас иргэдийн зүгээс хэвлэл мэдээллийн боловсролын хувьд анхаарах хувьд боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Өөрсдөө бас хичээл зүтгэл гаргамаар байгаа юмуд бас байгаа гэж харж байна. Гэхдээ мэдээж энэ хэвлэлийн эрх чөлөөний индекс бол гарцаа авахгүй. Миний харж байгаагаар манай төр засгийн баримталж байгаа бодлого сүүлийн үед гаргасан шийдвэрүүд, сэтгүүл зүйд хандж байгаа хандлага, сэтгүүлчтэй гаргасан тийм энэ үйлдэлүүдээс нь болсон байна гэж бодож байна. Одоо ингэ сонсогчдод илүү нэг хэлбэраар тайлбарлаж өгөх гэх юм бол жишээлх юм бол өмнө нь зөрчлийн хуулийн дээр гүтгэх гэдэг хүн гүтгэнэ гэдэг агуулгаар зөрчлийн хуулиар гэхээр арай жишээлбэл торгох ч юм уу тийм яа шийтгэл ингээ оноодог байсан. Тэгсэн чинь дараа нь тэрийг болохоор эрүүгийн хууль руу буюу илүү маш аимшигтэй юм нөхцөл рүү ингээ тэр заалтыг ингээ шилжүүлчихэр сэтгүүлч ингээ айштай өмнө нь яг ингээд санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл баримтын алтаагаар ч юм уу
ямар нэгэн байдлаар хүнийг ингээд гүтгэхтэй ихтэй тэр нь хаалттай ингээд юм зорилттой биш те. Тийм үйлдэл хийлээ гэж бодоход за тэр сэтгүүлч яг торгуулаад ч юм уу эсвэл редакц нь ингээд одоо хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ямар нэгэн байдлаар ингээд юу хариуцлага тооцдог ч юм уу те. Тийм байсан бол тэр нь болоод шууд ингээд нэг хоригдох хэмжээний тийм аюултай нөхцөл байдал руу ороод тэгээд тэр болохоор манай улсыг одоо тэр олон улсын индексээр хэвлэлийн эрхчлөлөөр ухрахад ингээд маш их нөлөө үзүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд би тэ өөрийнхөө юу гэж бодож байгаа талаараа нэг хүнд ингээд эсвэл ингээд анги дундаа ч юм уу те одоо хүүхдээр ботход хэлэхэд ингэнгүүд багш нь те чи ингээд чиний буруу гэдэг ч юм уу те ингээд чи ингээд буруу учраас орой тараад ангиа зэвэрлээрэ гэдэг ч юм уу те бүр хамгийн наацх нь тэгж хэлэнгүү дахиж үзэл бодлоо илэрхийлэхэ болно да те яг тэрнтэй адилхан юм болсон гэсэн үг байна. Яг үнэ тийм. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг хэвлэлийн эрхчлөлөө гэдэг чинь одоо иргэд бас нөгөө давхар ингээд хамгаалж энийг ойлгож те. Гэхдээ нөө ойлгох хэмжээний боловсралтай байхгүй бол бас бид нар болох болж байгаа. Нэг талаараа илтгэж байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Тийм. Жишээ нь гин буруутай гэдэг нь тогтоогдохоос нааш хүнийг хорих, цагдах, дээрэс нь ялтан гэж дуудах те ийм боломжгүй шүү дээ. Тэгэнгүүт сая өнгөрсөн онд хичнээн сэтгүүлч хоригдов. Юу болов гэдэг чинь яг энэ эрүүгийн хуулийн 13, 14-т шууд холбоотой. Дээрээс нь сэтгүүлчид бол уг нь бид нарт те сэтгүүлч хүн бол хардах хэрэгтэй. Би бол сэтгүүлчдийг зорилготойгоор гүтгэлэг хийж мэдээ нэгтэл бичдэг гэж бодохгүй байгаа байхгүй. Тэр нэг хардах эрхийн үндсэн дээр бичээл магадлалуудаа гаргаж ирэл тавингууд тэр нь шууд гүтгэлэг болж хувирал одоо бүр эрүүгийн асуудал болж хувираад байгаа нь өөрөө хэвлэлийн өргөчлөөг баймалж байгаа нэг хэлбэр. Дээрээс нь энэ бүх индексүүд хоорондоо бас харилцан уялдаа холбоотой байдаг гэж бодож байгаа. Иргэний нийгмийн хуулийг жишээлбэл батлах орлогыг хийгээл те хэд хэдэн удаагийн орлогууд хийгээл иргэний орон зайгаа хуймах гал гэдэг нь одоо төрийн бус байгууллагын ажиллах орчныг илүү юм нарийн те төрийн хяналтанд оруулсан байдлаар ингээд оруулаад эрхийн ордлогуудыг бас манай төр хийгээд байгаа. Тэгэхээр энэ бас нөлөөлсөн байх магадлал маш өндөр байгаа гэж би бас хараад байгаа байхгүй юу. Тийм. Одоо ингээд нөгөө яагаад жишээлбэл бид нар мэдээллийн боловсрол байдагтай ингээд цуурлаар олон талаас нь яриад байна гэхээр нөгөө талдаа нөгөө иргэд өөрсдөө ямар төрлийн мэдээлэл ингээд илүү их авж ийн. Одоо сэтгүүлчүүд чинь нөгөө нэг ясандаа бас ингээд кампани ахгүй юу те. Тэнгүүд иргэд жишээлбэл чанартай мэдээлэл аваад тэрийг нь үздэг байх юм бол одоо тухайн медиа компани тэр төрлийн мэдээлэл нь илүү борлуулагдана гэсэн үг те. Илүү ашиг орлого одоо тэр сэтгүүлчийнхээ амьдрах зардлыг ядахтаа гаргаад за тэгээд танд ингээд илүү эрүүл мэндэд чи хэрэгтэй ч юм уу те. Эсвэл одоо илүү нөгөө нэг юм одоо бодлогын төвшний ч юм уу те ингээд тиймэрхүү мэдээллийг бэлтгэхэд уг нь ингээд нэмэр болдог. Тэгсэн чинь одоо яг яаж нэхээр угаасаа ингээд сэтгүүлчдэр айгүй бага цалинтай те. Тэр чинь бас компанид ажиллаж байгаа л хүн. За тэгэнгүүт нөгөө талдаа нөгөө нэг зарим сэтгүүлчдэр нь угаасаа маш их ингээд нөгөө нэг pop тийм мэдээллүүдийг бэлтгэдэг те. Тэгээд нөгөө нэг бас ийм одоо мөнгөний тийм сэтгүүл зүй ингээд бас хийж байгаа нэг цөөхөн хэдэн хүн байдаг те. Тэгэнгүүт тэрийг нэргэд бүх сэтгүүлч нар юм байна. Бүх сэтгүүлчдийн бэлтэж байгаа мэдээ муу байна гэд нийтээр нь халтуулаад тийм. Ухтаа болохоор та тийм төрлийн те хин нэгнийг гүтгсэн, доромжилсан тийм мэдээллийг үзээл тэрийг шеэрлэл ах юм бол таны одоо сошиал хаягууд дээр тийм мэдээлэл харагдаад байна те. Хин нэгнийг гүтгсэн, уурамч худал хизээч чанартай мэдээлэл өөрөө гарч ирэхгүй. Яг бол тэр одоо Facebook-ийн ч юм уу те одоо Twitter-ийн ч юм уу алгоритм нь угаасаа тийм. Тэгэхээр бид нөр өөрсдөө ингээд адаглаад ийм мэдээлэл үзэхдээ жоох юм бас ингээд ийм сонголтоо те зөв хийж сурмаар байгаа байхгүй. Тийм болохоор одоо энийг ингээд яриад байгаа шүү. Жишээ нь манай байгууллагын одоо бодлогод залуусын яналт гэдэг пэйж байна те. Албан ёсны хуудас байна. Тэн дээр бол хязгаарч худал мэдээлэл гарахгүй. Гэхдээ одоо иргэдийн амьдралд хамгийн ойрхон гарч байгаа шийдвэрүүд дээр тэр нь мэдээж хууль болж гарч байгаа шүү дээ тий. Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, шинэ хуулиуд, шинжилсэн найруулгууд гих мэтчлэн зарим бодлогын баримтчгүүд гэдэг ийм юмнууд болж гарч байгаа. Тэрэн дээр нь бид нар уншиж судалж агаад байр суурь илэрхийлээд бичдэг байхгүй. Тэгэхээр нэг өсөндөө бид нар иргэдэд залуучуудад маш юм том хууль уншихаас илүү юмыг ингээд зажилж өгч байгаа гэсэн. Манай хуулийн багийнхаа ажиллаад, судлаачид ажиллаад, за энэ хууль бол ийм эрсдэлтэй хууль байна шүү. Тэгэхээр иргэдээ энийг дэмжихгүй байна, иргэний нийгмийн байгууллага дэмжихгүй байна гэд ингээд ажиллаад өгсөн мэдээллийг ядад нэг гүйлгээд гарчих тийм. Ийм чадвар одоо мэдээллийн боловсрал гэдэг юмд иргэдийн мэдээллийн боловсрал гэдэг юмд айгүй чухал болчиход байна гэж хэлмээр байгаа. За дээрэс нь дахиад
манай үзэгчдийн ойлгох ёстой юм. Битэрийн яриад байгаа түрүүнээс хойш ингээл төр гэд хитэд одоо ярьсан тий. Тэгэнгүүтээ тэрэн дотроос сэтгүүлчдийг дахиад ингээл ярьснаа. Одоо иргэдийн мэдээллийн боловсролгээ ерөнхийдөө нэг юм гурвалжийг үсэж тий. Тэгэнгүүт юу гэж ойлгох вэ гэхээр төр гээд байгаа зүйл бол бидний татварын мөнгөөр санхүүжиж байгаа. За бид нар иргэд өөрсдөө цалинжуулж байгаа. Тэрэн дотор сэтгүүлчид ч орно, иргэний нийгмийн байгууллагууд ч орно. Одоо энэ тийм нэвтрүүлэг подкаст үзэж байгаа хүн болгон орж байгаа. Бидний өгж байгаа мөнгөөр цалинжиж ажиллаж байгаа хүмүүс гэж ойлгож байна. За тэгэх юм бол одоо би уянгааг цалинжуулж илаа гэж бодох юм бол би цалингийн чинь хангалттай өгж байгаа юм чинь ажил үргэж айгуу тодорхой болгож өгнө шүү дээ тий. За би эрүүл амьдармаар байна, аюулгүй амьдармаар байна тий. Стрессгүй сайхан амьдармаар байна. Одоо юу гэх юм тий. Агаарын тохирлгүй амаар би чанартай боловсрал авмаар байна гэд тий. За тэгснэ цалин, миний цалин одоо юу гэх юм одоо улс зэрэг хоёрын хооронд гэрээ ярих юм бол тий. Иргэдийн цалин амьдрах амжилгааны түвшинтэй хангалттай хүрээ цаана тодорхой хэмжээний сэвлэх боломжтой, хадгаламж үүсгэх боломжтой баймаар гэх юм. Ингээд хоёулаа ямаа тохирж штэ тий. Яг энэ шиг ингээ гэрээлцэн гэсэн. Тийм учраас бид нар төрийг шаардаад байгаа тий. Тэгэхээр зөрүүлээд төр нэг ёсондоо хэвлэлийн эрх чөлөө гэдэг юм боомлж болохгүй байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь өөрөө иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа хамгийн гол субъект, хамгийн гол хэсэг. За тэрэн дээр нь иргэний нийгэм хэвлэл мэдээллийн байгууллага хоёр хамтраад иргэний нийгэм заримдаа энгийн мэдээлэл хүргэж болно, заримдаа бас мэргэжлийн нэр томьёо ашиглаад хүнд мэдээлэл хүргэж болно. Тэрийг сэтгүүлчдтэй өглөө сэтгүүлчд сайхан хэлбэршүүлээд рил хийгээд, подкаст хийгээд тэ ингээд жижиг нийтлэл бичт юм уу, том нийтлэл бичт юм өөр ингээд маш олон төрөл жанр байгаа. Тэрүүгээрээ дамжуулаад иргэдэд хүргэдэг. Заримдаа сэтгүүлчд маань 90 сурвалжлага гэх тийм маш ноцтой асуудлуудыг араас нь мөрдөөд яг ил болгоо гаргаад ирдэг. Тэгэхээр энэ ажлаа чөлөөтэй эрхлэх боломжийг нөгөө бидний цалинжуулж байгаа төр гэдэг юм чи олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цагдаагаар шүүхээр тийм хуулиар дарамтлж ажил хийх орчингийг байхгүй болгож гинэ гэдэг бол тэрнийх нь бодит илэрлэл нь энэ хэвлэлийн эрх чөлөөний индекс 21 байраар 1 жилийн дотор гарч байгаа ийм явдал болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар манай үзэгчид өөрсдийнхөө энэ мэдэх эрхийг те хадгалж хамгаалахын тулд яах вэ гэхээр чанартай мэдээлэл уншиж хооронд нь харьцуулж те за тэгээ иргэний нийгмийн байгууллагуудаа итгэж хэвлэл мэдээллийн байгууллагуудаа итгэж те сайн чанартай мэдээлэл шүүж унших хэрэгтэй. Сэтгүүлчдийн хувьд бол яах вэ? Одоо бол хандлтын араас хөөцөлддөг болчиход байна шүү дээ. Хандлт өсөхийн тулд одоо юу ч хийхээс буцахгүй дотор хувцастай сармин сарлагж гин юу ч болж байна да тий. За тэгээ сэтгүүлчдийн хувьд бол ингээд бас хандлт авахын тулд янз янзын аргуудыг хэрэгжилж байгаа. Тэрийг бас чанарыг ялгаж таниад чанартай сэтгүүлчдэд дагаад явчихад цөөн тооны сэтгүүлчдээс болоод энэ салбарыг тэр чигээр нь харлуулж бас болохгүй л гэж би боддог. Одоо жишээлх юм бол нөгөө ийм ойлголт байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өмнө байдаг гэж одоо байх болсон шүү дээ тийм. Тэгэнгүүт жишээлбэл одоо нэг байрны урталт за нэг 4 метрийн одоо зайтаагаар дахиад нэг шинэ байр барьж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо эргэн тойронд нь амьдарч байгаа айл өрхөд мэдээж тэрийг эсэргүүцэн тийм ингээд нарыг хаагаад өвчлээ гэд. Тэгэнгүүт мэргэжлийн хяналт дууж яг ингээд мэргэжлийн хяналтанд байхгүй. За тэгээд тэр яамрын дууд ихэр угаасаа утсыг мэдхгүй тийм. Цагдаа руу шүүн ингээд ажил хийгээд байна гэд дуудангууд цагдаа нугасаа ирэхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээ 11 руу гомдол мэдүүлээ хорон дарга руу гомдол гэдэг ямар ч үр дүнгүй ингээд нэг ийм байдалд орж байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр сэтгүүлч очингууд тэр хүн чинь иргэдийн одоо тэртээ яг хэний буруу вэ гэдэг тэр нөгөө нэг асуудлыг микрофоноо бариад тодруулаад хөрхий амт явж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр шиг зүгээр хөрхий яг ингэж игнээс ажиллая гэж явж байгаа зөндөө сэтгүүлч байгаа. Яг бол Монголд нөгөө 500 гаруй хэвлэл мэдээлэл хэрэгсэл байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс ингэ бас байж байгаа. Тэгэнгүүт нөгөө талдаа зарим сэтгүүлч нар нь болохоор яг үндэ нөгөө мэрэгжлийн биш хүмүүс ингээд нөгөө сэтгүүлч микрофон бариад сэтгүүлч болчдөг. Тэгээ тийм хүмүүс хамгийн их ойрлогддог юм нь хэвлэлийн эрх чөлөө гэж ойрлоод хүмүүст ингээ амар муухай харцдаг байхгүй. Тэнгүү яг жинхнээс сэтгүүлчээр сурсан хүмүүсийн нөгөө нэг оюутан байхад ингээ хичээл ордог байхгүй. Сэтгүүлчийн ёс зүй гэж юу юм те. Яг сэтгүүлч хүний ёс зүй байхаар яг юугаар ялгаатай ингээ зааж өгдөг байхгүй. Тэнгүү тэр чинь нэг номыг нүдсэн ногоо төшөөлөнд уусан хүн гэдэг чинь арай өөр тий ингээ арай өөр зүйлэн байдаг. Тэгээ зарим тохиолдолд жишээлбэл ингээ нөгөө нэг цахим орчин ингээл пэйжүүд дээр те ингээ одоо ялангуяа нөгөө суртаа холбоотой маш амар эсвэл одоо нөгөө хин нэгэн дуучин муучин тийм хүмүүсийг ингээл юм гарчгын амар сүртэй ороод харахад юу ч яахгүй байдаг штэ. Тэгэнгүүт тэр болохоор жишээлбэл ингээд төөрөгдүүлсэн мэдээллүүд тэнд явж байгаа байхгүй.
Тэгээ ашиг сонирхол нь юунд байна гэхээр тэр ерөөс сэтгүүлч тэр пэйжэд ажилтгүй тэр сайтад. Тэрээс өөр хойно ганцхан залуу л байгаа зөө. Тэгээ тэр залуу яаж мөнгө олж ийн гэхээр тэрний хандлтыг өсгөөд нөгөө банер маань янз бүрийн пэйжүүд юугаад тэгээ цаанаас нэг хандлтын тоогоор $1 молор олдог нэг тийм юм үдээд гэжтэй. Тийм юмар мөнгө олоод сууж байгаа нэг тийм ганцхан залуу л тэнд ингэ сууж байгаа зөө. Тэнгүү тэрийг яг мэрэгжлийн нөгөө сэтгүүлчтэй сайтын үйл ажиллагаанаас нөгөө ялахгүй болохоор энэ сэтгүүлч нар ч одоо ямар солиотой юм бэлдээд байна гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг ингээд ялгаж салгаж ойлгох ингээд аюу хэрэгтэй байгаа. Тэгээ хоёр дахь юм бол одоо нөгөө сонгуул олчоор ингээд байгаа штэ. Хин нэг нөгөө нэр дэвшигчийн ч юм уу те одоо ингээд гişүнээ ч юм уу ингээд нэг танилцуулга хийсэн ажлын юм хом ингээд ном момнууд ингээд гаргангууд тэрийн амар хогийн савд хийснээр нэг тренд гарах гээд байгаа мó явах гээд байгаа те. Тэр чинь бас ингээд нэг төөргөд ус мэдээлэлд орж байгаа штэ. Тэнгүүдээ тэрнийхэн зургийг угаалтай ингээд хогийг хаяа ингээл гэтэл тэрийг ингээд хайснаар ямар ч үр дүн байхгүй. Харин доторхыг нь уншчаад энэ хүн яг хэдэн жилийн өмнө дэвшигтэй тий бид нарт амарсан тий 4 жилийн хугацаанд миний татварыг одоо би төлсөн татвараар энэ хүн цалинчичаад тэрийг яг хийсэн юм үгүй гэдгийг нь тэндээс харах хэрэгтэй байхгүй. Тэгэл орхичин тий хоёргүй бол хайж болно шүү дээ. Гэтэл тэрийг заавал ингээд дэвргээд угаасаа зорилттой ингээд нэг юм PR хийж байгаа хүмүүсийн имийг ингээд шеэрлээ доор нь комент бичих тусам тэр ингээд яг пост нь идэвхжээл тэгэл таних дээр дандаа нэг тэр хавцааны л нэг юм хог шаар шиг мэдээ гарч ирж байгаа тийм яг үнэ. Тэгэхээр тэрэн дээр бид нэр ингээд бас амар анхаарах хэрэгтэй байгаад байна. Тэ хувь хүнийхээ зүгээс шүү дээ тий хийж чадах. Тий яг хоёрогтэй нөгөө нэг Facebook-ийн, Instagram-ийн алгоритмыг бас ойлгохгүй байгаад гэж магадгүй байгаа байхгүй тий. Гэхдээ ерөнхийдөө би бол залуучуудад итгэж байгаа. Алгоритмыг аягүй сайн ойлгож байгаа. Жишээлбэл юу гэдгийг сүүлийн үед аягүй unfollow хийн гэж ярьж штэ тий. Unfollow хийчих юм бол тэр хүний пост харагдахгүй, стори харагдахгүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө өөрийнхөө сошиал орчныг амар юм минимал болгодог тий. Зөвхөн хармаар байгаа үзмээр байгаамаа сонгож харж үзэж чаддаг болсон учраас залуучуудыг би чанартай мэдээллүүдээр фоллоу хийгээд тий чанартай сайн пэйжүүд, сайн хэвлэл мэдээллийн вебсайтууд тий энэ төр дээр фоллоу хийж байгаа тэрийг сонгож үзээд худлаа үнэнгийн шалгадаг тийм чанартай мэдээлэл олж үздэг болоосаа гэж бодож байна. Ахмадууд бол жоохон мэдэхгүй байх мэддэг хүмүүс нь цөөхөн байх энэ төр магадлалтай. За тэгээ Twitter гэдэг бол бүр нэг жинхэнэ тий одоо улс төрийн авилгалын хов бааздаг тий за тэгээ дээрээс нь тэр 2 дугаар сууг муугийн ямиг ингээ зах замраагүй ярьдаг нэг тийм газар байна. Тэнд олон дагагчтай байх хэсэг бол нэг тийм миний хувьд нэг ач холбогдолтой биш санагдаад байна. Тэгээд юм айгүй хурдан шуураад өнгөрчдөг. Тэгэхээр Монголд бол голж залуу үеийнхэн дунд бол Instagram байгаа. За Facebook адилхан зэрэг ашиглаж байгаа. Дунд залуу болон дунд ахмад үе бүгд ашиглаж байгаа учраас энэ хоёр дээр бас нэлээд юм сонголтоо зөв хийгээ явуучих болох болов гэж бас бодож байна. Сонгуулиас 17 хоногийн өмнө сурталчилгаа эхлэн 6 сарын 10-нд эхлээд нэр дэвшигчид сурталчилгаагаа танилцуулаад явхлаар нь тэрийн сайхан цуглуулж агаад тэгээд тэрнээс нь харж байгаа таалагдсан хүндээ саналаа өгчөөд тэгээд юу яаж бол таалагдахгүй бол бас саналаа өгөхгүй гэж болох юм шүү. Тийм сонголт бас бидэнд байгаа. Өгөхгүй гэдэг нь саналаа өгөхгүй санал өгөх байранда очино. Санал дугуулахгүй байж болно гэсэн үг. Энийг цагаан сонголт гэж хэлдэг тийм. Ийм боломж бас байгаа. Тэгчээд дараа нь дүн тавих хэрэгтэй байхгүй. Үй 4 жилийн өмнө ингэж амласан шүү дээ тий. Энд чи яач вэ? Залуучуудад одоо дээд боловсролыг ингэж олгоно гэсэн үү? Одоо юу гэдэг өөртөө хамаатай амлалтаа авцсан ч болно. Заавал ингээ хорон ертөнцийн бүх асуудлыг мэддэг бас албагүй тий. Гэдэг чинь өөрөө дахиад нөгөө мэдээллийн боловсралтай иргэнэл гаргах хандлага нэг иймэрхүү байдлаар илэрхийлэгдэнэ л гэсэн үг болж байна. Одоо шилбэл би бол ингэж хэлмээр байхгүй. Ингээд нөгөө нэг ховдын засаг дарга ингээ хувцсыг амар шүүмжлээд ингээд тийм постод одоо ингээд аюу олон яваад байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээд ховд аймагт баг ингээд тий коммунизм байгуулсан байж байгаа тий. Тэгвэл тэр нь биднэрт ясвэн дээрээ ямар ч хамаагүй. Гэхдээ хэрвээ тэр хүү хэрвээ дэвшгэр болвол мөрийн хөтөлбөр гаргуул тэрэн дотор надад жишээлбэл өсвөр насны хүүхдүүд байх юм бол хүүхдтэй холбоотой тийм дотор тий хүүхэд гэсэн үгтэй ямар юм байна тий эсвэл залуучууд гэсэн үгтэй тийм амлалт тийм дотор байна уу гэдгийг нь хэдүүлээ ингээ харчмаар байхгүй. Тэнгүүд энэ хүн чинь те миний насны бүлгийнхнийг төлөөлж ажиллах нь үгүй юу? Манай эмээ өвөөгийнхийг одоо илүү асуудлыг шийдэх гээд байна уу гэж хэдүүлээ харчих юм бол тэгээ аль тал руу одоо тэгээ илүү ажиллах хүнд ингээд саналаа өгмөр байгаа. Тэгээ саналаа өгчүүл болмоор байгаа байхгүй. Тэгээ тэрнээс ч одоо
тэр нөгөө нэг мэдээллийг нь шеэрлээд ч юм уу эсвэл ингээд те тэр талаар мэдээ бичсэн сэтгүүлчт нь уурлаад ч юм уу тэгээд ерөөсөө бидний амьдрал дээшлэхгүй хамгийн яг үнэ. Тэгээ үнэн. Тэгэхээр хэдүүлээ ингээд нэг юм сошиал ингээд нэг худлаа өнөг юм шеэрлэхийнхээ оронд те яг боддоор тэр ингээд одоо цаастай ядаж харьцаж сурмаар байхгүй те тэрийг уншаад яг хүүхэд гэсэн юм байна уу те эсвэл өсвөр насныхан гэдэг юм байна уу те гэдэг юм эхлээд бид нэр ингээд харчингуудаа байхгүй бол магадгүй ингээд тэр талаар үзэл бодлоо илэрхийлээд ингээд хийлж болно шүү дээ те ядаж өөрийнхөө цахим орчинд ч юм уу те би ингээд мөрийн хөтөлбөр уншсан чинь залуучуудтай холбоотой эсвэл яг өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой юм алгаа гэдэг ч юм уу те тэгвэл тэр чинь бас ингээд оролцоо мэдээллийн боловсралтай хүүхдийн ингэ шинж байгаа байхгүй тэр чинь тэ яаж чадсан. Өнгөрсөн 20-с 24 оны энэ 4 жилийн хугацаанд те одоо сүүлийн засгийн газрын хугацаанд гэх юм уу 2 ч удаа маш том жагсаал болсон шүү дээ. Бүгдээрээ санаж байгаа. 2 уу 3 уу 5 чигтай ээж нүүрснийх ажиллаа хий. Тэгээд ажиллаа яг бол цэвэр залуучуудын жагсаал байсан гэж яриад байгаа шүү дээ те. За 3 болдоор хайж. За доор хайж 3 юм байна. Тэгээ 2 өдөр дараалалж үргэлжилснээр нь одоо би залуучуудын чагсаалыг 22 оны 4 сарын 7-8-ныхыг нэг сануулчмаар санагдаад байгаа байхгүй. Тэнд яагаад залуучууд тийм олноороо очиж бухимдсан юм бэ? Тэ? Тэнгүүд тэр залуучуудын сонголт биш л байсан юм шиг надад зөвхөн санагдаж байгаа байхгүй. Яг та нарын сонголт мөн байсан нь үнэхээр өөрсдөө сонгосон байсан бол залуучууд тэнд биш эмээ өвнөр зогсож явах байсан юм шүү. Гэтэ нөгөө нэг насныхаа бүлэг ингээд аудиенсаа харангууд ингэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чагсаалуудын үр дүн бол тиймч тодорхой биш санагдсан. Гэхдээ дахиж тэгж одоо тэр чагсаалаас надад бодсон юм. Бид нар тийм завтай хүмүүс юм уу те? Гэл хар өвлийн хүүтэн байсан ч чагсчлээдэг, дулаарсан ч 2 3 өдөр чагсчлээдэг, те ажлаа алдаал, амьдралаа алдаал, цалин мөнгө алдаал ингээд талбай дээрээ байж идэг те. Тэр өдрийн цалин яах юм, орлого яах юм те. Гээ ингээд бодонгууд дахиж тэгж чагсахгүй тулд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонголтондоо эзэн байх хэрэгтэй л гэдэг ямыг одоо бол манай залуучууд ойлгомоор. Тэрний тулд дахиад нөгөө мэдээллийн боловсралтай иргэн байх тий. Нөгөө нэг сошиал медиа янз бүрийн давлага. Одоо сонгуул эхлэхэр чинь хүмүүс ихнээсээ нөгөө яриад байгаа штэ галзуураад эхэлсэн гэдэг тий. Янз янзын пост орж ийн тэгэл дуу шүлэг уншиж ийн одоо юу ч болж ийн доо. Тэгэл тэрэн дотроос чинь нөгөө зөв сайн эрүүл хүнийг сонгож гаргаж ирэх чинь айгүй хэцүү штэ. Тэгэхээр л дахиад нэг жаахан унших, жаахан судлах, үнэн мэдээлэл рүү анхаарлаа хандуулах ийм хэрэгцээ зайлшгүй. Залуучууд бид нарын нуруунд дээр ирж ийн л гэж би одоо л ингэж бодоод байгаа шүү дээ 30 гарснаасаа хойш тэгэл өмнө нь бол яг нөгөө нэг залуу насныхаа агар гэдэг чинь 30 гармууч яг ухаан сууж ин тэгэнгүүт нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэх ачаа гарцаа ахгүй бидний нуруунд дээр ирж байна. За жишээлбэл би өөрийнхөө салбараар бодож ин тэ иргэний нийгмийн энэ ачааг бол үргэлжлүүлэх тэ илүү сайн болгох энэ орон зайг нь хумхгүй байхад хувь нэмрээ оруулах юм нь бол залуучууд бидний үүрэг гэж хүлээж авч байгаа. Яг тэрэн шиг л манай залуучууд одоо бид нар тэ наад захын сонголтоо зөв хийгээд наад захын хуурамч мэдээлэлд автдаггүй тэ наад захын төрийгөө ингээд зөв шүүмжлээд ажлын сайн хийлгэж чаддаг ийм иргэн байх, ийм хариуцлагатай иргэн байх ёстой гэдгээл тухамсарлах юм бол бас болох ирээдүй байгаа л гэж бодож шүү. Бүх юм болохоо байцсан гэж бас бодохгүй байна. Харин тэгээ одоо жишээлх юм бол нөгөө би бол ингэж боддог гэсэхгүй өмнө нь нэг юм улс төрөхээр жоохон дургу заяа сэтгүүлч яг мэдээний сэтгүүлч яхтай. Тэгээд ордоо ороод мэдээ авах хэрнэ залуу байсан байна. Тэгэл заяа тэгэл тэнд чинь дандаа л ингээл хэрүүл болол тэр хүмүүс чинь тэр хэрүүлэрээ л баг мэдээ игээд байдаг юм шиг ингээл надад санагддаг байлаа. Тэгсэн чинь би ингээд тэрнээс нэх бодлого нөгөө нэг юм олон улсын бас нэг юм хурал муралд оролцоод тэгсэн чинь тэнд нөгөө Мянмараас ирсэн нэг юм залуухан миний үеийн сэтгүүлчтэй танилцчихгүй. Тэгсэн чинь нөгөө Мянмарт ч аягүй хэцүү нөхцөлөд үүссэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт сэтгүүлч нар нөгөө нэг одоо сошиал орчинд ерөөсөө ингээ үзэл бодлоо илэрхийлж болохгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээ шүүмжлэлтэй ч юм уу тиймэрхүү одоо мэдээ нэг өгүүлбэр бичгээд л ерөөсөө хаалган төвшил ирээл баривчлал аваа авчдаг. Тэгээ иргэд нь одоо шийдэл манайх шиг ингээл жагсч магсан шүү дээ. Тэнгүүд шууд ингээл баривчлаа шүү шорон ториол ингээл удирдахч толгойлогчийг ингээл авч яваад тэгэл ерөөсөө юм одоо залуухан эмэгтэйчүүд аюух нөө шорон торигдоод хүүхдүүд нь ингээд дандаа үлдсэн. Тэгээд сая би нөө Итали руу
яваад дүрслэг урлагийн биеннале сурвалжлаад ирсэн аахгүй. Тэнд бас тэр мемар ингээ баримтат кино юмнуудыг дэлгэцсэн байна. Тэгсэн чинь бас ингээд ээж нь тэр нөгөө нэг одоо улс төрийн эсрэг ингээ эсэргүүцээд ингээ манайш ингээд одоо тий ажиллаа хий гэдэг ч юм уу тий тэр чагсаал шиг ингээ чагсаалд оролцсон байх нь шүү дээ тэр хүүхдээ ээж нэг өсвөр насны л хүүхдээ байгаа байхгүй. Тэгээ баригдсан. Тэгээ тэр хүүхд ингээ очих газаргүй болцсон. Тэгээ хорогдох байранд тэгээ уйлаад ингээ докюментарид ингээ тий баримтат кино яриа өгсөж байгаа байхгүй. Тэнгүүд эн чинь нөгөө нэг хэвлэлийн эрхчлөөд 10 жилийн дотор 51 байраар тэгээд жилийн дотор 21 байраар ингээ ухарсан гэдэг жаахгүй. Тэнгүүд эн чинь ингээл нэг ухраал ингээл алдагдаалтай хэвлэлийн эрхчлөө гэдэг чинь одоо би таны өмнөөс хэн нэгэнд ингээ шүүмжлээд те энэ хүн энэ хүний эрхийг зөрчсөн байх шүү гэдгийг хэлж болохоо болчин гэсэн үг байхгүй те. Тэнгүүд тэр чинь ингээд нэг ингээл гажуучих юм бол ингээл ухраал ерөөсөө яг тэр мемарын уйлаа сууж байгаа охин шиг ирээдүй бидний хэнийг ч ингээд одоо ухтахад ийм бэлэн ийм эрсдэл ингээ хойно байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг эн чинь хэдүүлээ одоо зүгээр бухимдаад юм ширлэх орн ядаж тэр нэг алган чиний цаасыг уушаад хүүхдийн асуудал оруулмаар гэд ингээд хилдэг юмэр байгаа байхгүй. Тэгвэл бас арай дээр одоо арайхандаа бүр амар болоогүй байгаа ч гэсэн те. Ардчлал дангаараа ардчлал гэдэг үг биш байхгүй. Эсвэл ардчлал сонгуул зөвхөн ингэ болоо биш шүү дээ. Ардчлал жинхэнэ ардчлалтай байх чинь ингээ тодорхой хідэн юу байгаа. Үнс нь одоо юу гэдэг шинжүүд гэх юм уу те. Тэрэн дотор чинь за чөлөөт шудраг сонгуул орж байгаа, хэвлэлийн эрх чөлөө орж байгаа, үзэл бодлоо илэрхийлэх үгээр эрх чөлөө орж байгаа, иргэний оролцоо орж байгаа те. Тэгээд олон ургалж үзэл гэдэг юм орж ирж байгаа. Ийм 5 чухал юм аа. Олон ургалж гэдэг дотор чинь яагаад олон ургалж гэж байгаа юм те. Үндэсний цөөнх байна, бэлгийн цөөнх байна, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Барууны төвийн, зүүнний төвийн намууд байна те. Маш олон янзын олон үзэл бодлуудыг сонсох чадвартай, тэрийг шингээж шийдвэр гаргаж бүгдд нь юм таатай нөхцөлийг бүрдүүлэх чадвартай, хэнийг ч ялгуулахгүй гоё амьдруулах чадвартай нийгэм чинь л ардчлал болчиход байна шүү дээ. Одоохондоо ардчлалаас өөр төгснийг байхгүй байна гэдэг ш тэ. Тэгээ парламентын тогтолцоотой гэж яриад байгаа чинь парламент гэдэг чинь хоосон үг биш байхгүй тэ. Энэ олон иргэдийн малчин байдаг бол манайх нүүдэлчдийн орн тэ. Малчин байдаг бол малчин хүн их хурлын гишүүн болох боломжтой байх хэвээр тэ. Эмэгтэйчүүд 51% юм бол нийт их хурлын гишүүдийн 51% нь эмэгтэй хүн байх боломжтой байх хэвээр. LGBT хүн амьдарч л байгаа бол тий байгаа штэ нийт хүн амын 10% гэдэг дэлхийн судалгаагаар нотолцсон тий. Тэгвэл LGBT хүмүүсийн төлөөлөл байх хэвээр, үндэсний цонх байдаг бол төлөөлөл нь байх хэвээр. Залуучууд нийт хүн амын чи хэдэн үе бүрдүүлдэг тий. Залуучуудын төлөөлөл байх хэвээр гих мэтчлэн ингэжээж энэ жинхэнэ утгаараа парламент болж байгаа байхгүй. Улсын их хурал болж байгаа байхгүй тий. Ягаад гэвэл ард иргэдийн төлөөлөлт хийнд гарцсан. Түүнээс биш энэ хүмүүс ерөөсөө бидний дарга биш ээ. Тэ манай үзэгчид ялангуяа залуучуудын хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Одоо энэ манай томчуудын яриад ингээд дарга гэж шүтээд ингээд буруу зан сургацсан болохоос биш энэ хүмүүс дарга биш. Бид сонгож гаргаж ирж байгаа. Бидэнд үйлчлэх ёстой хүмүүс гэж ойлгох ёстой тийм. Ажлаа хийж чадахгүй бол халдаг байх ёстой. Хин хаалах юм бид нар сонгуулаар хална. Тэ хин шаардлага тавих юм бид нар шаардлага тавина. Хин дүн тавих юм бид нар л дүн тавина. Тэрэн дотроо сонгуулийн насны хүмүүс 18-аас дээш насны хүмүүс энэ хариуцлагыг хүлээж байгаа. Тэгтээ хүүхдүүд яах вэ гэхээр энэндээ өөрийгөө сайн бэлдэх ёстой. Манайх ингээ нөгөө 10 жилд тэр иргэний боловсролын хичээл нь айгуу гоо ингээ сонгуул монгуул ардчлалыг заадаг байсан чинь болиулаад одоо ингээ нэг юм сонин шашин машин нүүдэлж авах уу мах гэдэг юм заадаг болчих л те. Эннээс бас болж байгаа гэж бодож байна. Дээрээс нь багш нарын чадвар айгүй олон юм нөлөөлж байгаа. Нийгмийн идэвхтэй хүүхэд биш л бол бусад хүүхдүүд сонгуул гэж юу юм? Бид нар яаж сонгуульд оролцох ёстой юм? Яагаад сонгуульд оролцох нь чухал гэдгийг ойлгохгүй төгсчод байгаа байхгүй. Тэгжил ингээл нэг мэдгээд 18 хүрэл сонгуул дээр нүрт болчдаг те. Тэгэнгүүт ингээ процесс нь гинт амар төвөгтэй санагдангуудаа цэц би өгөхгүй гэл. Одоо энэ жилийн сонгуул 5 дахь өдөр байгаа манайхаа. Сонгуулаа заавал өгчөөд агаар салхинд гарч болно те. Сонгуулаа номер 1 өглөө хамгийн түрүүнд санал авах байранд очиод өгөх ёстой. Тэгжиж бидний хариуцлагатай те иргэн байх бас эхлэл тавигдана л гэж хэлдэг. Нөгөө мэдээлэл хайвал нөгөө сонгуулийн ерхий хорооны нөгөө юун дээр нь сайт дээр ингээд гарын авлага мавлагнууд байт юм лээ. Тэнгүү тийшээ ороод харсан чинь ингээд 90 хэдэн оноос хойш ингээд сонгуулиудын ингээд жил болгоны ингээд нэг нийт одоо
юу санал өгсөй хүмүүсийн хэдэн хувь нөхсөн бэ гэдэг тийм тоонууд ингээ байгаа байхгүй. Тэнгүүд эхлээл нэг 90% байжсан, сүүлдээ 80%, 70% болоод ингээ амар буурсан. Тэгээд одоо манайх ингээ даа шүү дээ. Тэгээ угаасаа ингээ юу ч өөрчлөгдөхгүй юм чинь ингээд нэг мэтгэл найдвар нь унтсан ингээд юу болоо шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж өөрчлөх вэ гэхээр одоо бид нар өөрсдөө жоохон юм сөрөв, ташаа, худал тэгээ дэгсдүүлсэн тийм мэдээллүүдэд жоохон ингээд мэдрэг байгаа л те. Тэрийг дэвэргэж тэр нөгөө бидний тархийг угаах гэдэг юмээс өөртөө жоохон ингээд хамгаалал. За тэгэл одоо яг хамгийн боломжтой ингээд сайн хувилбарууд нь юу вэ гэдгийг нь уншаад те. Тэгээ сонголтоо өгж оролцох бид нар эхлээд нэг шаардлагатай байгаа байхгүй те. Миний харж байгаагаар л. Тэгэхгүй болохоор чи юм ингээд өөрчлөгдөхгүй шүү дээ те. Яаж ч утсан. Тийм. Эсвэл чанартай подкастуудыг сонсох хэрэгтэй. Манайхын нөгөө хувь хүний хөгжлийн подкастуудыг аягүй сонсдог шүү дээ, тийм. Надад бол яг хөө тэр хувь хүний хөгжлийн подкастуудыг би ч гэсэн хаяа сонсдог л доо. Гэхдээ ингээл учиргүй яг ингээл эрүүл мэндэд зориулсан, тийм. Ягаад таны нойр булчирхай өвддөг вэ ч гэдэг юм уу. Ийм л төрлийн нарийн мэдээлэл биш бол хувь хүний хөгжлийн юмнууд бол ерөөхдөө аягүй төстэй байдаг. Ингээл нэг ямиг өглөө эрт босох хэрэгтэй, өөртөө цаг гаргах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ингээд нэг ямиг хэд хэдэн цагийн менежмент 4 хуваа ингээл амар гой ингэсэн л байдаг болохоос биш ингээл тайлбарлаж байгаа арган шинэлэг сонирн байдаг болохоос биш хизээч юм нөгөө бидний өгж байгаа сэтгүүлчдийн бэлтгэж өгж байгаа мэдээлэл шиг иргэний нийгмийнхний ажлаа судлаад гаргаж ирж байгаа мэдээлэл шиг чанартай байдаг байхгүй. Жишээ нь одоо манай байгууллага шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ гэдэг пэйжээр сүлжээгээрээ дамжуулаад сонгуулийн манаа гэдэг подкаст хийж байгаа. Тэгэнгүүт сонгуул дээр бүр 2004 оны сонгуулиас эхлээд ажилласан туршлагатай хүн байхад 12 оны сонгуулиас хойш ажилласан залуучууд байх чинь ингээд бүр жинхэнэ нөгөө нэг experience гэж хэлдэг те биеэр тулсан туршлагатай тэрүүгээр ингээд маш олон жил бүр экспертийн түвшинд ажиллаа явж байгаа хүмүүстэй ярилцж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэй ингээд за сонгуулийн нэрийн жагсаалт гэж юу юм бэ? Автоматжуулсан систем гэж юу юм бэ? Тэ иргэний нийгмийн ажиглалт гэж юу юм бэ? Санхүүжилтийн мониторинг гэж юу юм? Хэвлэл мэдээлэл гэж юу юм? Нэг нэгээр нь ярилцж байгаа. Тэнгүүд тэр хүмүүс чинь айгүй гоё ингийн шүлээд яриа тайлбарлаад өгчөж байгаа. Тэрийг ингээд 15 минутанд багтаагаад подкаст хийчихэж байхад үзэж байгаа хүн айгүй цөөхөн баг. Тэгэхээр сонгуулийг ойлгохгүй юу жишээлбэл сонгуулийн манаа гэдэг подкастыг сонсоод явчих тэ. Тэгээл болчих гээд байгаа байхгүй. Жишээ нь нэрийн жагсаалтанд улсын бүртгэлийн бүртгэл цэг өвцөг юмн руу ороод тэгтээ тэр чинь юу вэ? Election бүртгэл цэг өвцөг юмн байгаа хаа. Тэгэж ороод өөрийнхөө эргээсчийн дугаар энтрийг хийгээ шалгах байхгүй. Нэрийн жагсаалтанд та орж үгүй юу гэдгээ шалгаад орсон байвал жинхэнэ сонгуул өгөх хэрэгтэй хүн болж байгаа. Нэрийн жагсаалтанд ороогүй тэн дээр алдаа дутагл гараад ямар нэгэн байдлаар байхгүй байх юм бол та сонгогч биш болчихж байгаа. 18 хүрсэн байсан ч 28 байсан ч болохгүй болчихж байгаа. За тэгээд хашаан дээр чинь танаа хаягийн дээр 3 4 хүн нэмэлтээр орцсон байна уугүй юу те гэдэг нөгөө давхардлаа шалгах юм боломжийг жишээлбэл цахимаар олгоцсон байгаа. Энийг хүртэл ингээл тэр подкастнаас сонсох боломжтой. Тэгэхээр зарим юм хөнгөвчлмөр уншихад хэцүү байл бас сонсчиход чанартай подкаст зөндөө байгаа. Тийм юм айгүй сонирхолтой ирнэ ингээд юм худал ташаа мэдээллүүд хойноос нь худлаа гинэ гэдэг ингээд дандаа постууд орж ирдэ шүү дээ тий. Тэмүүжлэх юм бол одоо Монгол улсын тэр газрыг одоо хятад улс авцсан байна гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт тэр чинь ингээд нөгөө нэг хаанаас ч одоо тэр мэдээллийг түгээсэн байж болно тий. Их сурвалж ингээд тодорхойгүй тий. Гадны нөлөөтэй нэг бол хортой мэдээлж бас байж болохоор байгаа байхгүй. Тэгэнгүүт иймэрхүү мэдээлэл бид нэр автаал ингээд хөврөөлтэй ингээд нөгөө тархиа угаалгах юм бол явандаа ингээд эн чинь одоо улс их орны аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх хэмжээний тий. Одоо ийм юмд итгэл бид нэр нөгөө улс төрийг үзээ ядал сонгуул гэж хэрэггүй юм байна гэж үзээ ядал тэгээд хар машин гэж худлаа юм байна гэдгээд өөртөө ингээд нөгөө улам одоо мунхруулад байх юм бол эргээд нөгөө нэг одоо энд байгаа арчилчин нөгөө ингээд нөгөө мөхөхөд айгүй тийм хүчтэй ингээд нөлөөлөх үс байт юм байна л та. Одоо жишээлх юм бол ингээд нөгөө нэг сүүлийн ингээд жилүүдэд дэлхийд даяар юм дөрвч хүмүүсийн асуудал аюу их яригдчихэж байгаа. Одоо улс оронд нь тий жишээлбэл Украины дайн байна тий. Тэнгүү тэрнээс хойшоо өнгөрсөн жил ингээд дэлхийд даяар бүр одоо эх орноосоо дөрвсөн хүмүүсийн тоо бүр өмнө жилүүдэд байгаагүй хэмжээнд 100 сая давцсан юм байна. Тэгээ тэр чинь аюу хэцүү шүү дээ. Одоо нэг төрсөн нутаг наваад байдаг тэндээ амьдарч чадахгүй тий. Одоо тэгээ эндээс дөрвөөр бол бид нар одоо хайчих юм тий. Орос руу явах юм уу хятад руу явах юм уу тий. Эсвэл өөр ингээд өртөг өндөртэй орн руу явах юм уу ингээл нэг чадaltaй эдэн л явна штэ. Тэгэхээр ингээд нэг бүр амар ингээд нэг бүр экстремээр бодох юм бол тийм нөхцөл байдал тэр ингээд улс орны хүлээж идэг. Тэгэхээр ингээд чи мэдээллийн босголд амар жижигхэн цэг дээрээс юм ярьж байгаа юм шиг ирнэ.
ингээд нөлөөлөл нь асар их ингээд томордог байгаа байхгүй. Тэгэхээр л одоо ингээд 2 3 подкастын дугаар хийгээл юм уншаач эндэргээд байгаа чинь те энд яг огтоо ол энэ байхгүй. Тийм яг үнэ. Бараг одоо ингээд учиргүй аймаа болоод дөрвээгүү ч гэсэндээ дөрвснээс ялгаагүй маш олон залуучууд Монголоо орхиж гарч байгаа шүү дээ тий. Тэрийг болохоор ингээд хөдөлмөрийн цагаачлал гэдэг нэртэй хөдөлмөрийн цагаачлал. Яг үнэ. Ер нь бол ингээд явчихж байгаа. Яагаад гэвэл цалин хангалтгүй орчин муу байна тий. Авсан цалин амьдралдаа хүрэхгүй байна гэдэг ингээд айгүй олон шалтгаан. Тэгсэн чинь юуны Михаил Клима гэдэг хүний гажуудсан ардчлал юу лээ? Тоталитар дэглэмээс гажуудсан ардчлал руу гэдэг ном байна. Тэрийг уншаал ингэсэн чи ерөөсөө яг Монголын одоогийн нийгэм нэг улс төрийн клиентелизм те хэвлэл мэдээллийн байгаа, иргэдийн байгаа энэ төр ингээд авилгал хийл ахвал газар авсан гэдэг ингээд бүх зүйл нь Монголд аягүй төстэй байхгүй. Тэгээ тэрийг уншаад хамгийн төгсгөлт нь гарцыг хэлсэн байна. Тэр юу вэ гэхээр иргэний оролцоо, иргэний нийгмийн чадвартай байдал гэдэг юм маш чухал. Мэдээж хэвлэл мэдээлэл орчих тий. Тэгэхээр бид нар өөрсдөө оролцоод иргэд амар юм чадвартай байгаад төрийг шахаал тий байранд нь тавиал шахаал олноороо ингээл оролцдог. Одоо бол харьцангуй бас өмнөх жилүүдтэй харьцуулахад e-Mongolia гэл платформ байж гин тий ди парламент гэл байж гин гарч байгаа шилэн данс тендер гэл тендер цэг гүйцэг юм за манай байгууллага Open Data Lab тий бүх мэдээллүүдийг ингээд шалгаад болохгүй юмнуудыг илрүүлж гаргаж ирээд газ ингээ хариу үйлдэлүүдийг олноороо үзүүлээ сурчих юм бол нөгөө талаасаа бас түр айх тий иргэдээс энэ иргэд чинь хамаагүй одоо ингэ дураараа ингэж ажил болохоо болцсон иргэдээ сонсон энэ гэдэг үгүй орно шүү дээ тий тэгжээч бид нар өөрсдөө оролцож ижил амьдралын чанараа сайжруулахгүй бол залуучууд нь их орноо хайж гараад энд нэг юм те хөгшин настай хэдэн хүүхдүүд үлдэх юм те гэдэг юм байна. Дээрээс нь 2 их гүрний дунд байгаа жижиг улсын хувьд энэ ардчлалыг хамгаалж авч үлдэх гэдэг тэр ардчлалын шинжүүдийг жинхэнэ утгаар нь хадгалах. Түүнээс биш юм нөгөө нэр төдий хадгалах юм бол ингээл өсөн өсөөгөө индексээр харж байгаа авилгалын индексээр хідэн байр хурлаа энэ жил те. Одоо хэвлэлийн эрхчлөө дахиад хідэн байр хурч. Одоо өөр яах ёстой те юу ямар индексүүдээр ухарч ингэж явах ёстой юм. Тэгэхээр ийм нөгөө нэг дүр хэсгсэн ардчлал байж болохгүй. Дүр хэсгсэн ардчлал байж болохгүй. Энийг яаж жинхэнэ утга учиртай ардчлал болгох вэ гэхээр иргэд л мэдээлэл боловсралтай байгаад нөгөө төрөний том зургаш тийм мэдээллийг шүүж төрийг шахаж оролцоотой байж л явахаас өөр аргагүй болцсон л гэж. Одоо нөгөө манай ингээд нөгөө залуучуудын хувьд ч юм уу те дөнгөж 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд гадагшаа сураад тэгээд ингээд явчих юм бол ер нь гайгүй гоё амьдарч юм гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл тийшээ яваад сурсан ч гэсэн биднэрт нэг одоо Монгол хүн шүү гэдэг юм эх орн угаасаа байх хэрэгтэй шүү дээ тийм. Тэгэхгүй бол ингээд дэлхийд дээрээс ямар ч юм хариалагдах усгүй юм хүмүүс ингээд амьдарч ийн гэдэг судалгаан дээрс тэгж байгаа байхгүй. Тийм байвал одоо тэгээ яах гэдэг юм бэ? Тэгэхээр чин бид нар ингээд тийм амар юм руу очихгүй тулд л одоо ингээд мэдээллийн боловсрол гэдэг энэ өнөөдрийн подкастн дээр яриад байгаа бас том зургаараа чинь тийм юмнуудтай ингээд холбогдох юм байлээ ер нь үлээ. За тэгэхээр ерөөхдөө подкастаа өндөрлүүлээ хоёлаа. Тэгээд энэ өнөөдөр ярилцсан сэдвэртэй. За та нар нэг юм мартаа гэдэг дахиад ганц сануулаад хэлчихмээр өгүүлбэр юу байна вэ? Залуучуудын нуруунд дээр одоо бидний одоо ирээдүйн сайн сайхан байх те энэ улс орн ямар байх вэ гэдэг энэ ачаа бол залуучуудын нуруунд дээр ирсэн. Тэгэхээр хариуцлагатай сайн сонгогч байж сонгуульдаа оролцоод шийдвэр гаргагчдад хариуцлага тооцоосоорой мэдээллийн үнэн бодит байдлыг шалгаж нягтлж зөв мэдээллүүдийг дүн шинжилгээ хийж уншиж сурах гэж хэлье да. За үзэгчдээ тэгэхээр өнөөдрийн Охтын подкастын ээлжид дугаарыг түрээд өндөрлж байна. За мэдээллийн боловсрол за ялангуяа нөгөө хэвлэлийн эрхчлөө, иргэний нийгмийн байгууллага за энэ бүгд чинь хоорондоо яг ямар уялдаа холбоотой юм бэ те бид нар яагаад ойлгох хэрэгтэй юм бэ гэдэг талаар маш одоо энгийн шүүлж бид хоёр ярилцлаа. Тэгээд подкастын хүртэл сонссон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.